За тэгэхээр өнөөдөр нийт арилжааны банкуд дээр 45 мянган иргэний ипотекийн 6% хөнгөлөлттэй зээл авахар одоо очир дараалал үүссэн гэдэг мэдээллийг хөтөлбөрийнхаа эхэнд та бүхэнд хүргэсэн. За нөгөө талаас жилдээ 20 мянган шинэ өрхөл бий болж байна. Монголчууд одоо залуучуудын орон учраас энэ шинэ өрхийн тоо бол жил ирэх бүр өсөн нэмэгдэнэ. За нөгөө талаас яг ингээд жингийн тууган дээр тавих юм бол шинээр одоо бий болж байгаа өрхийн тоо, за шинээр ашиглалтанд орж нийлүүлэлтийг одоо хангаж байгаа орон сууцны тоо бол ингээд харьцангуй өөр одоо дүн гарах учраас бид нийлүүлэлтийн асуудлаа заавалчгүй хөндөхгүй бол орон сууцчлалтын санхүүжилтийн тогтолцоог мянга яриад тэнд шинэ банк одоо нээсэн ч нөгөө талаас нийлүүлэлт дэдвүцийн асуудлыг шийдээгүй бол энэ харьцаа одоо энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг бас судлаачид хэлж байгаа юм. За учир нь бол Монголд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд эрчим хүч ялангуяа тэр дундаа дулааны декалаар хэмжигддэг газар доорх энэ дулаан хангамжийн одоо шинэ их усүр томоохон их усүрийг бид 40 жилийн хугацаанд барьж байгуулаг байна. Өнөөдөр Багтойргийн хэт нэгтрэлтэй бүс болон Улаанбаатар хоттой ингээд орон сууцны хороол хотхнууд чигжиж баригдж байгаагийн хамгийн том шалтгаан бол мэдээж газар доорх хот буюу иргэдийн одоо нүдэнд харагддаг дулаан дэд бүтцийн асуудал гэдэг. Орон сууцчлалтын хүртээмжээ нэмэгдүүлж иргэн бүр одоо дундаж орлоготой иргэн бүр орлогод нийцсэн орон сууцтай болохын тулд хамгийн нэгдүгээрт эрчим хүч дэд бүтц дулааныхаа асуудлыг ярих ёстой гэдгийг бол судлаачид хэлж байгаа юм аа. Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо зөв ажиллахын тулд орон сууц маань өөрөө байх шаардлагатай. Тэгээ орон сууц нь өөрөө байж одоо энэ тогтолцоо ажиллана гэсэн. Баашин барилга барих нөхцөл бол өөрөө хамгийн чухал зүйл нь байна. Тэгээд бид нар чинь дахиад нөгөө үйл рүүгээ ингээл яриад ирэхлээр зэрэг дулааны асуудал үүснэ. Дулааныг автоном байдлаар шийдэх үү, дулааныг одоо төвлөрсөн байдлаар шийдэх үү, эсвэл бүгдээрингийн нийлүүлэх үү энэ гэдэг бол мэдээж засгийн газрын одоо бодлогын том шийдвэр. Ингээ хараад байхлаар зэрэг одоо сүүлийн үед чинь дулааны их усрууд ер нь их олигтой нэмэгдэхгүй ч бас их тийм төвөгтэй хөрөнгө мөнгө их зарсан тийм зүйл болчиход байна. Гэхдээ дэлхийн нийтээрээ бол тэр дулааны их усүр, цахилгааны их усүрийг шийдэх бололцооны технологиуд бас харьцангуй элбэг болж байгаа гэж би ойлгож байгаа. Мэдээж хэрэг ийм хорооллоор ийм өндөр байшин ингээ барих бол мэдээж газар ашиглалтын одоо энэ бүх юм бол асар чухал өргөөжтэй. Тэгэхээр энэ өргөөжийг бий болгохын тулд бол нөгөө төвлөрсөн дулаан, ус, цахилгаан нөрөө чухал болчтой. За цахилгааны яг Оросоос импортлж болдго юм гэхэд нөгөө хоёрын бол заашгүй бий болох шаардлагатай. Энэ дээр анхаарлаа сайн тавьж өгөх юм бол бас л аргагүй нөгөө орон сууцны үнийн хэт өсөлтийг хязгаарлах одоо тэр бололцоо бүрднэ.